Хүн болох багасаа төслийн хөлбөмбөгийн теле хичээл эхэлж байна. За, анхаар ном хон. Төв өсгөр өшгөлөх буюу подиумор өшгөлөх хичээл орно хүмүүсээ. За яа. Хаалганд зогсох хичээл орно шүү. Өшгөлтийн хичээл орно гэсэн үг гэсэн доо, тийм ээ. За, хөлбөмбөгийн подиумор өшгөлөх, төв өсгөр өшгөлөх чинь юунд ашиглагддаг вүлээ? Хаалганд хүчтэй өшгөл тийм үү? Хөлийн подиум хэсгүүл хаалган зогсох хамгийн оновчтой бөгөөд хүчтэй зохилтын зогсох хэсэг шүү. Подиум. Хөлбөмбөгийн төв өсгөр өшгөлөх хэсэг. За, өнөөдөр тэгэхээр хаалганд хүчтэй зохилт хийх нь байна. Хамгийн хөлбөмбөгийн төв өсгөр буюу подиумор өшгөлөх тийм үү? За, багш нь хэлж өгье. За, эндээс тулгуур бол мэдээж бөмбөгийн хажууд байна тийм үү? Эндээс өшгөллөө хөлбөмбөгийн жигээд яах вэ? Яг энэ үдээсний подиум хэсэг хоншоор хэсэг орох уу ингэж доогуур нь орохгүй тийм үү? За, багшаа харж байгаарай. За, эндээс байлаа. Явлаа, тулгуур тавилаа. Подиум. Яг энэ товгор ясны хэсгээр тийм ээ? За, өнөөдөр ийм хичээл орох нь шүү хүмүүстээ. За, одоо бүгдээрээ бие алаалтаа хийцгээе. Шарууд энд цэгрүүд энэ зогсороо. Одоо шаттай дасгалаа хийдлээ өнөөдөр хийн. Шаттай дасгал хийх нь ямар ач холбогдолтой гэхээр та нарын ахвал самба биеийн тэнцвэрийн хадгалах чадварыг сайжруулж байгаа шүү хүмүүстээ. За юу, биеийн тэнцвэрийн хадгалах чадварыг сайжруулад за тэгээд тэрийгээ дамжуулаад бие халаалтаа сайхан хий чинь. За эндээс багш нь одоо хэлнэ өвдөг өндөр гүгээд дуусгаад тэр хүртэл хурд ирээд буцаад цоонд орно шүү хүмүүст. Ойлгосноо? Нэг нь хийгээд дуусгаар дараах нь явна шүү. За анхаар. За гар дохоогоор нуглаа шүү хүмүүст. Маш сайн. За дараач явлаа. Хурд. Маш сайн. За ойрын зайд хурд хийж байгаа тийм үү? Хоп дараачих. Хурд. Өвдөг дэшээ нэг дөрвөлжинд хоёр гიშгэн штэ. За дараагийн цэцгэл байж байгаарай. За дараагийн цэцгэл багшаа хараарай. За эндээс хоп хөлөө салгаад хөлийн ажиллагаа. За хөлөө салгаад хараарай. Хоёр цагт гол дууслаа хурд ойлгосноо. За болж игэл хурдан шүү. Хурд. Хамгийн гол нь хурдаа хүүхдүүд ээ. Хийж дууслаа хурд маш ойрын зайд маш хурдтайгаар гүйшүү. За байж. За дараагийн цэцгэл. За багшаа харж байгаарай. За одоо хоёр талаараа заимч шүү багшаа харж байгаарай. За эндээс гарлаа. Гიშглээ. Ийшээ хууралт гэсэн үг нэг осноо тийм үү? Гიშглээ хараа. Хоп. Ойлгосноо? За хоёр талаараа заимчаад. Чаан бүхийгөөд. За хурдан гიშгэн шүү. Чигүүрээ хоёр талтаа гიშгэн заавал. Маш сайн хурд. За доош аль болох доош харахгүй хичээгээрэй хүүхдүүдээ. Аль болох доош харахгүй хичээгээд баримжаагаа аваад хийшүү. Хөлбөмбөг тоглогч доош хараад иж болохгүй тийм үү? Талбайгаа сайн харна. Хөлөө мэдрээд талбайгаа хараад. За дараагийн цэцгэл. За одоо сүүлийн цэцгэл багшаа харж байгаа. Эндээс зүүн хөлөө тавилаа хоп. Баруун хөлөө тавилаа. Зүүн хөлөө тавилаа. Баруун хөлөө тавилаа. Зүүн хөлөө тавилаа. Баруун хөлөө тавилаа. Ойлгосноо? За. Маш сайн. За жоохон далаацтай хүүхдүүд ээ. Биеийн тэнцвэрээ зөв хадгална шүү. Хурд. Маш сайн болж байна. За болно. За хүүхдүүдээ энэ тойрог болоод хөл гараа халаач хийдүүлээ. За одоо үнцэн хэсэгтээ орно шүү. За юу. За тойрог болоод. За хамгийн гол нь хүүхдүүд яах ёстой вэ? Шагаа өвдгөө маш сайн халаана. Хөлбөмбөг тоглож байгаа тийм үү? Хөлбөмбөгийн бэлтгэл хийж байгаа учраас шагаа өвдгөө сайн халаана. За шагааны хэсгэл тойрог болоод. За маш сайн тоолороо. Шагаагаа маш сайн халаана шүү. За гадагшаа одоо. За далаастай тоолоод хийн шүү тоогоороо. За болно. За одоо сонголтын хэсгэл үндсэн сонголтын хэсгэл номхон зогслоо. Бүхийлөө. За өвдөг нуглахгүй багш 8 тоолно шүү. 1 2 бүхийгөө байж гараа. 3 4 5 6 7 болно. За хөл урагшаа. 1 2 за сонголтоо сайн шүү. 3 4 5 6 7
Боол нь баруун талдаа. 1 2 3 4 5 6 7 боол нь. За дороо хөнгө үсрээд. Дороо хөнгө үсрээд. Үндсэн хэсэг хамгийн гол хэсэг бол бид нар яг одоо бөмбөг өшгөлж үзэх нь тийм үү? За өлмийн төв хэсэг. За өшгөлт бол олон янз шүү дээ тийм ээ. Дотор хэсгээр зохиж болно. Гадар хэсгээр зохиж болно тийм үү? Хаалга руу. За мөн яг уу арга шаард өсгөөдсөн ч болдог тийм үү? Эсвэл хоншоордож болно тий? Доогуур нэвж болно. За ийм олон зохилтууд байгаа. Өнөөдөр юу лээ? Подиум буюу өлмийн төв хэсгээр өшгөлөх. За өлмийн төв хэсгээр өшгөлөхдөө багш нар хэлсэн. За тулгуур хажууд байна. Эндээс хөлний тавгуур яс буюу яг үдээсний хэсэг тийм үү? За хэдүүлээ мэдрэхийн тулд үндсэн хэсгээ эхлээд хөдөлгөөнгүй байрлалаас хий заяа. Байрандаа зогсож байгаад хоорондоо дамжуулна шүү заяа. Дандаа подиум дамжууллаа. Нөгөө тогтоохтой бол хамаагүй тийм ээ. Хөп тогтоохтой бол зүгээр тогтоодороо тогтоод гიშгсэн ч болно. Өөрсгөө техникээр. За зогтой хамгийн гол нь яг уу подиумороо. За хуваагдаад бөмбөг энд байна. Тийм үү? Яг бөмбөгнийхээ ард биш үү? Би бөмбөгнийхээ ард. За нэг алхам яг уу хажууд нь байж болох уу? Нэг алхам хажууд нь байж болно. Бүр ийм байж болох уу? Болохгүй шүү заа ёо. Эсвэл бөмбөгнийхээ ард, эсвэл нэг алхам. За амчаад эндээс тулгуурлаар өшгөлсөн бол яг уу? Өшгөлсөн үл чинь заавал урдаа тавигдсан шүү. За хийлээ. За подиум өлмөгөө сайн жигээд. Маш сайн өлмөгөө сайн гой болж байна. Отгон мөнхийг гой болж шүү. Маш сайн. Хүнаар. Тэгшүү өгөн шүү. За тогтоохтой зүгээр тогтооно. Өлмийн төв хэсэг нэг үнэ. Багшны үгс араас нь гүнгсэн биз дээ. Бөмбөгнийхээ араас 2 алхмын зайтай. Ингэж сигналдахгүй гэсэн шүү дээ. За яг араас нь. За явлаа. За. Маш сайн. Шагаага чангална шүү дээ. Шагаага чангална шүү хөөхдүүдээ. Доогуур нэвхэхгүй. Одоо хэдүүлээ хаалгандаа зохино шүү заа юу. Яг зөв. Багш нь юу гэж хэллээ? Хамгийн үндсэн техник нь бол өлмөгөө жийлээ. Шагаага чангаллаа тийм үү? Шагаага чангаллаа. Өшгөлчөөд яах ёстой вэ? Багшиг хараараа. Өшгөлсөд урагшаа тавигдах ёстой шүү тийм үү? Би чээ чаанах ёстой вэ? Бөмбөгнийхөө дээр хүүхдүүд ойлгож байна уу? За одоо эхлээд ээлжээр зохино. За эхлээд жигүүр. За жигүүр өмгөө тавиараа. За бус нь харж жоо харагшаа тийш бол. Хажууд шиг болж байна. За одоо би энийг харна. Би энийг харж, би энийг зөв өшгөлж гэнэ үү, буруу өшгөлж гэнэ үү заа ёо. За суучих, доошоо суучих. За доошоо суучих хөгтөр. Маш сайн. За одоо зөв өшгөлж гэнэ үү, буруу өшгөлж гэнэ үү харна шүү бүгдээрээ. За жигүүр явлаа. Маш сайн. За хоёр өшгөлээ. Маш сайн болж байна. За. Зөв өлмийн төв хэсгээрээ тийм үү? Өшгөлсөд урагшаа. За жигүүр болсон. За шараас. За бөмбөг аваад гар. За бөмбөгнийхээ араас явах хэрэгтэй. Эсвэл нэг алхам зайтай тийм үү? За хамгийн гол нь подиум, хамгийн өчтөө зохилтын хэсэг тийм үү? За явуулаа. Маш сайн ямар алдаа гарсан хөөхдүүд ээ? Жохон гадны хэсэг орсон. Тэгтээ өшгөлчөөд тавиагүй, хөлөө урагшаа тавьсангүй тийм үү? Өшгөлчөөд татгаар буруу болчих штэ. За ойлгосноо. Засан шүү одоо. Сайн яаж ийн? Ухаад доогуур нь хийгээд байна. Буруу подиум гэсэн. За болий. За дараачих. Эндээс хэн гарах уу? За дараа нь чи отгон мөх гараа шүү. За. Отгон мөхөө. За. Аса. За болж байна. Зөв. За өгч чинь. Жохон гидийгээд шүү харагшаа. За гидийхгүй шүү. За танаагаас хэн гарах уу? За гарлаа. За би энийг алдаагийн сайн харна шүү хөөхдүүдээ. За сайн яаж ийн? Дотор хэсгээр өшүүлж чинь дээрээс нь бөмбөгэнд байхад яах вэ? Бүр ингэж сигналдаад шүү. Үгүй шүү тийм үү? Бөмбөгэнд байвал яг бөмбөгийн араас шүү. Хоёр. За нэг алхам байж болно тийм үү? Эсвэл араас нь. Сайн яасан хэдэн алхам байна? 2 алхам бүр ингэж зогч штэ. Буруу шүү. За дараагийнх. За дараа нь засан шүү. За нэг зогчих. Багш за алдаагаа засаа зогчих. За маш сайн.
За доогуур нь ивж шүү хүүхдүүдээ заа ёо. Доогуур нь ивээд байна. За сууж. За энэ зүгээр бэлтгэл учраас хүүхдүүдээ зоригтой яг өөрийнхөө хийгээд үзээрэй. За буруу хийж болно шүү дээ. Дараа нь засан заа ёо. Маш сайн доогуур нь ивж байна. Жохон ивж шүү. За. За багш нарыг. Зөв болж байна. Маш сайн. За маш сайн. За мөн за дараачих. Чээж бөмбөгөө дээр өшгөлөөд урагшаа. За буруу байна тийм үү? Шагаагаа чангалахгүй чул гэдээ очиж байгаас дуу нөөрөө ооз чул гэд буруу. Тий. Шагаагаа сайн чангална штэ. За хөлмөөгөө жигээ шагаагаа чангална. За одоо дөгч байна. Дөгч шүү. За дараа нь. За зохиоггүй нэг хүн байна уу? За зогчих. За атгамаг зөглөө. За газар руу өшгөлчлөө. За бөмбөгөө мэдрэн шүү. Бөмбөгнийхөө төвийг оно. Гол нь бас бөмбөгнийхөө төвийг оно штэ мэдж байгааз. Бидээсээ хөдөлгөөнгүй зогсон тийм үү бөмбөгөө. За зарим нь зогч ийн, зарим нь зогч чадахгүй байна. Гэхдээ сурна тийм ээ. Сурна штэ. За өнөөдөр за одоо дараагийн цохилт юу гэхээр бөмбөг залтайгаа ослуулна шүү хүүхдүүдээ. За бөмбөг залтайгаа ослуулад хаалган зогох хичээл. Багш нь одоо өөрөө хийж үзүүлнэ. За. Одоо бид нар сая өшгөлөхдөө дандаа баруун хөлөөр өшгөлөөд байна штэ тий. Одоо сурахдаа дандаа хоёр хөлөөр баруун хөлөөр өшгөлсөн бол яг уу. Дараа нь зүүн хөлөөрөө дандаа хоёр хөлөөрөө ээлжил. Нэг хөлөөрөө бөмбөг хөлмөг тоглож байхгүй шүү дээ хүүхдүүдээ тийм ээ. Дандаа хоёр хөлөө ажиллаж сурна шүү. За ёо. За одоо эндээс гарсан багшийг харж байгаараа. Эндээс гарсан хараа эндээс гарлаа. Шууд эндээс залтаа энэ. Залтаа хийлээ. За залтаа хийлээ. Хийлээ. Энийг бүтэн доор нь хараараа. За бөмбөгөө эзэмшчихөөс. За хийлээ. Шууд эндээс заллаа. Шууд эндээс. Цохилт ойлгосноо? Ойлгосноо хүүхдүүдээ. За явлаа. Яарахгүй. Яарах юм байхгүй ч залтаа ослуулж гин. Удаа. Эхлээ удаа. Удаа. За жигүүр солгоор таарсан. Баруул таарсан. Маш сайн. Ойлгосноо? За дараагийн хоёр. Бөмбөгөө бариад ардан цуваа зогсож байгаараа. За одоо дасгал маань жоохон хүндэрж гин хүүхдүүдээ. Дасгал маань жоохон хүндрээд явж байгаа штэ. Залтаа ослоод. За аль болох доошоо харахгүй хичээгээрэй. За заллаа. Маш сайн подиум. Тэгж бөмбөгөө засахгүй шүү одоо. Өнгөрүүлээд араас нь шууд зогё шүү. Ойлгосноо? За яарах юм байхгүй. Зөв. За хамаагүй алдаж болно. Нэг өнгөрүүлээ зогилт. Тэгж бөмбөг тогтоохгүй отго мөнхөө. За зөв бөмбөгөө бие удирдаад аль болох бити доош хараараа хүүхдүүдээ. Аль болох талбайгаа харна шүү. Батөмбөрөө. За хийшээ гаргаа солгоогоороо. Дараач явж. Маш сайн. Дараач яваараа. Бүр энэ ард зогсчих доо. Маш сайн тэр хэдий харалтаа. Маш сайн. За аль болох доош харахгүй хичээгээрэй. За одоо хүүхдүүдээ хурд хийн заа ёо. Хурд тэгээд уралдаа шүү заа ёо. Уралдаад багш нь эндээс гүүгээд ирэх чинь эндээс бөмбөг өнгөрүүлнэ. За аль төрүүлж очсон шууд зохино шүү. Хоцорсон бити араас нь түлхээрээ хүүхдүүдээ заа ёо. Бэлтгэл учраас. За хоцорсон. Маш сайн. Хоцорсон зохиолно шүү. За дараагийн хоёр бэлдээрэй. За хоцорсон үлдээрэй. За туугаад маш сайн. Туугаад дараагийн хоёр. За энэ маань хурдны дасгалтай хосолж байгаа. Хурдаа маш сайн хийн шүү. Аль хурдтай нь бөмбөгөндөө амжиж зохино. Хоп. Маш сайн. Нэг араас нь ороод байранда. Маш сайн. Подиум. Өшгөлсөн бол урагшаа гიშгэн штэ мэдж байгаа үз. За дараагийн хоёр бэлдээрэй. Маш хурдан шүү. Хурдан. За хоцорсоо. За зүгээр. Шууд. Яасан бэ? Солгоолоор энд бөмбөг таарж ивэл яах вэ? Энд бөмбөг таарж чинь ингэж гүйхгүй шүү дээ. Энд бөмбөг таарж ивэл шууд солгоолоор зохино. Ойлгосноо? Солгоолоор шүү. Зөөлөөрөө. За бэлтгэлийн сүүлийн хэсэг шүү хүүхдүүдээ. За одоо тоглолт. Нэгийн хэсэг нэг тоглолт шүү. За явлаа. Хууралтуудаа хий шүү. Хууралтуудаа дээгүүр доог маш сайн. Хууралтуудаа хий шүү. За гараараа талбайгаас.
За хурагдсан бол үлдээгээ. За харж байгаа подиум. Маш сайн. За жингүү явлаа. За хууралтуудаа бөмбөгөн дээгүүр давуулаад маш сайн. Давуулах хууралтуудаа хийшүү хөгтүүдээ биеэрээ хуурна. За дараагаар явлаа маш сайн. За наашир. За хөгтөр энэ зогсоороо. Гүгрэ энд игнэ зогсоороо. За анхаараа хөгтүүдээ. За өнөөдрийн хичээлээр бид нар ямар хичээл үзсэн? Подиум буюу монголоор нь хэлж хөгтүүдээ. Улмын төв хэсгээр өшгөлөх техник үзлээ. За энэ улмын төв хэсгээр өшгөлөх техник маань хамгийн юунд ашиглагддаг вэ? Хүчтэй зохилт нь. Хаалганд хамгийн хүчтэй гол оруулах гэвэл ямар зохилт хийх нь вэ? Подиум хийх нь шүү хөгтүүдээ. За ёо. За энэ дээр бүгдээрээ өнөөдөр подиум хийж үзлээ. За хөнгөнөөс нь хүнд рүү яваад за хамгийн сүүлд нэг эсрэг нэг тоглолоо тийм ээ. За ингээд өнөөдрийн хичээл маань дууслаа. За дараагийн хичээл дээр баттгаад өшөө таслуудаа олон болгоод бэлтгэлээ хийн. Ойлгосноо хөгтүүдээ. За ингээд хичээл орсон хөгтүүдээ баярлалаа. За